Өнгөрснөөс ирсэн сүнс. Бүлэг 10. Тэби овгийн зүг удаанаар явсаар байлаа. Хүйтэн салхи хацрыг нь хайрах боловч тэр дарахыг ч мэдэрсэнгүй. Хайртай хараа дуун түүний хүслийг ойлгосон мэт удаанаар гэлдэрнэ. Хайртай хараа дууных нуруун дээр сэрүүний амьгүй бие хөдөлгөөнгүй хэвтэнэ. Түүний улаан дээл цасанд дарагдаж, цээжинд нь үлдсэн цусны мөр хатаж, хар бараан толб болно царцжээ. Тэби аавынхаа хөлийг дахин нэг засаж, унахааргүй болгож бүсээр нь бэхлэв. Түүний жижигхэн гар жижирч байлаа. Гэвч тэр ойлгохгүй гэж хичээнэ. Одоо тэр нэгэнтээ балжил хүү биш болсон байв. Түүний толгой дотор ганц л бодол эргэлдэнэ. Аавынхаа сүүлчийн хүслийг цааш хэрхэн авч явж гүйцээх ёстой гэсэн бодол нь түүнийг өөр юу ч бодуулсангүй. Овгийн ойролцоо ирэхэд овгийн гэрүүдээс тусах гэрлийн туяа алсаас харагдав. Утаа суунаглана. Хүүхдүүдийн инээд салхинд бүдэгхэн сонсогдно. Амьдрал хэвийн үргэлжилж байлаа. Гэвч тэр энгийн нэгэн амьдралын дунд Тэби нэгэн үхлийн мэдээ авчирч явна. Тэби гэрийн гадаа очиж "Ээж, би ирлээ" гэж зориггүй хэлв. Гэрийн цаанаас марал гарч ирэв. Тэр хүүгээ ирсэн гэдгийг мэдээд нүүрэнд нь гэрэл тодорч яаран алхасаар гэрээс гарч ирэв. Инээмсэрлэх нь их хүний сэтгэлийн дулаан шингэсэн зөөлөн инээд байлаа. Гэвч түүний харц морины нуруун дээрх буй хөдөлгөөнгүй бие дээр тусахад тэр инээмсэглэл агшин зуур сарин нь алга болж түүний бие хөшөв. Марал нэг ч үг хэлсэнгүй. Түүний уруул үл мэдэх хөдөлсөн ч дуу гарсангүй. Нүдэн томрон амьсрал нь тасалдах мэт болов. Дараа нь тэр аажмаар ураг шалхав. Нэг алхам. Дахин нэг алхам. Тэгээд сэрүүний нүрийг таних мөчөд бүх биеийн сулрна. "Сэрүүн" гэж хэлээд газар сөхрлөө. Ээжийн минь хэлсэн энэ л ганц үг. Цав цагаан цасан дээр асгарсан хар улаан цус шиг сэтгэлд тодром үлдэж миний амьсгалыг хүнд болголоо. Ээжийн минь хоолойноос гарсан дуу уйлахч биш, хашгирахч биш байв. Харин дотор нь байсан бүхий л амьдрал нь гинт нурам унаж буй мэт чимээ шиг сонсогдов. Эмээ өвөө хоёр гэрээс гарч ирэв. Тэдний араас овгийн хүмүүс ч бас цовларлаа. Хин ч ихэндээ юу болсныг ойлгосонгүй. Зарим нь морины уяа руу, зарим нь Тэбигийн хувцс руу, зарим нь сэрүүний бие рүү ширтмэ. Юу болов? Дайсан уу? Нуурын зүгээс ирсэн үү? Сэрүүн мөн үү? Шивнээ улам очров. Гэвч хинч Тэбигээс асуусангүй. Түүний царайг харахад л асуулт бүхэн илүү үзмэт байлаа. Тэби ихэнхээ зүг харав. Марал сэрүүний дэргэд өгдөрлөн сууж, түүний хүйтэн болсон хацрыг хоёр гараараа элбэнэ. Тэр амьд хүнтэй ярьж байгаа мэд намуухан уйлж байлаа. Чи ингэж буцаж ирэх ёсгүй байсан. Чи надад ийм зүйл болно гэж хэлээгүй. Тэби ихийг хараад сая нулимсаа барьж чадсангүй. Дөнгөж 30 хүрээгүй насандаа билүүсэн болсон их нь түүнд гинт маш жижигхэн, маш ганцаардмас харагдав. Өчигдөрхөн тэдний гэр бүл элэг бүтэн байлаа. Харин өнөөдөр тэдний гэрийн гол багн нь ховорч авсан байг. Өвөө сэрүүний дэргэд очиод хэсэг дуугүй зогсов. Түүний нүүрэнд уй гашуу ил байсан ч тэр нулимсаа харуулсангүй. Нүүдэрчин эрхүүн завлонгоо ихэнхдээ нүдэндээ биш, чимээгүйхэн өөрийн амьсгалдаа нууж явдаг. Түүнийг гэрт оруулд гэж өвөө намуухан хэлв. Овгийн гэрчүүд сэрүүний биеийг хүндэтгэлтэйгээр буулган авч цагаан эсгий дээр тавь. Хинч яарсангүй, хинч чанга дугарсангүй. Өхөл ирсэн үед тал нутаг хүртэл дууга намсагдаг. Марал газар суусан хэвээрээ уйлсаар байг. Эмээ Тэбигийн мөрөн дээр гараа тавилаа. Орын хүүмэн. Тэби их рүүгээ дахин нэг харсан боловч эмээгээ даган гэрт орлоо. Түүний араас хаалга хаагдахад гаднах хуй гашууны дуу салхитай холилдон бүдгэрв. Тэр өдөр хинч Тэбигээс юу болсныг асуусангүй. Бүгд л нэг зүйлийг ойлгожээ. Зарим зовлонг хэлүүлэх шаардлагагүй байдаг. Зарим үнэн хүний нүд, хувцас, цус болсон бие дээр нь бичээстэй ирдэг. Маргааш өглөө нь овгийн дээр нам гүмхэн зуны цас бодорч байлаа. Сэрүүнийг оршуулах ёслол эхлэв. Нүүдэгчд хүний бие замбуулан дээрх амьдралаа дуусгавч сүнсэн замаа үргэлжлүүлдэг гэж итгэдэг. Тиймээс хүндэт хүнээ хоосон явуулдаггүй. Амьд ахуйдаа хэрэглэж байсан эд зүйлсийг нь түүнтэй хамт тавина. Учир нь хүн энэ ертөнцөөс одохдоо нэрээ, үүлээ, зэвсгээ, амьдралын замналаа авч явдаг. Сэрүүнд зориулж овгийн өндөрлөг газрын ингэрт булш бэлтгэв. Тэр газар салхихтэй ч алсыг хардаг байлаа. Хэрв сүнсэн эргэн ирвэл өөрийн үр хүүхэд, овг аймаг, таз мутагтаа харах ёстой гэж өвөө хэлжээ. Эхлээд түүний ном сумыг тавь. Тэр ном олон ангийн мөр дагаж, олон өвлийн үлсгэлдэм тавж, олон удаа гэр бүлээ хоолтой хонуулахад тусалсан ном байлаа. Дараа нь хутаг, сэлэм, жад, бүс, аяг савыг нь тавилаа.
Марал өөрийн гараар Сэрүүний таргун хувцсыг авч ирж цагаан эсхийн дээр нямбай дэлгэв. Гарам чижирч байсан ч тэр нэг ч удаа ухарсангүй. Тэр нөхрөө сүүлчийн замд нь эмэгтэй хүний нужимсаар биш, эхнэр хүний хүндэтгэлээр үдэж байлаа. Хүрэл тожийг нь мөн тавь. Тэби толь руу ширтлээ. Хүрэл толь дээр түүний өөрийнх нь дүрс бүдэгхэн тусав. Гэвч тэр тусгалд 5 настай хүүхэд биш, дэндүү өгцүүлийг үзсэн нэгний нүдэл харагдаж байлаа. Морины тоног бүрийг хажууд нь тавихад өвөө намуухан хэлв. Эр хүн замдаа ганцаараа явах ёсгүй. Морин эр хүний сүлдийг нь авч явна. Зэвсэг нь сүрийг нь хамгаална. Үр хүүхдийнх нь нулимс сүнсийг нь дулаацуулна. Тэр үгийг сонсоод Марал дахин тэссэнгүй. Тэр Сэрүүний цээжин дээр нүрээ наан энэ амьдралдаа сүүлчингуудаа Сэрүүнийг харж буугаа мэдэрнэ асгартал ойлов. Түүний ойлох дууг сонссон хүмүүс бүгд толгоо бүхэлгэв. Тэби ч мөн ойлов. Гэвч тэр нулимсаа артсангүй. Энэ бол ичхүүр биш байлаа. Энэ бол аавдаа өгч буй сүүлчийн өргөл байв. Яслал дуусах үед салхи төр зогссон мэт санагдав. Цас ч намдав. Тал нутаг өөрөө Сэрүүний сүнсийг сонсож байгаа юм шиг. Дараа өдөр нь Марал Тэби Гэгэ хоёроо дагуулсан овгийн ахлагчийн гэрт очив. Гэгэ юу болсныг бүрэн ойлгох насанд хүрээгүйч ээжийнхэн гараас чанга атгсан байлаа. Тэби харин чимээг балах нь түүний дотор уй гашуу шийдвэр хоёр зэрэгцэн шатаж байв. Өвөө гэрийн голд сууж байлаа. Түүний өмнө цай, ааруул тавьсан боловч хинч гар хүрсэнгүй. Марал толгой бүхийлгэн суусныхаа дараа намуухан хэлв. Өвөө, үгүй ээ, овгийн ахлагч. Би нэг зүйл хэлэхээр ирлээ. Өвөө дуугүйхэн толгой дөхөв. Нүүдэлчдийн заншлаар бол бэр орсон эмэгтэй нөхөр талаа даган амьд хочиртэй. Би Сэрүүний эхнэр. Бэрхтээ овгийн бэр. Гэвч Сэрүүний бэрхтээ овг дайралтанд өртөж, тарж ботарсан. Одоо тэнд биднийг хамгаалах голом түлдээгүй. Тиймээс би 2 хүүхдийн хамт цаашид буугантай овгоор овглон амьдрахыг хүсэж байна. Өвөө хэсэг дуугүйсөв. Тэр Маралыг өргөдөж байлаа. Гэвч ахлагч хүн ганц хүний нужимсаар шийдвэр гаргадаггүй. Тэр үр хүүхдийн ирээдүй, овгийн нэр, цусны угсааг хамт нь бодох ёстой. Охин минь гэж өвөө эцэст нь хэлв. Хүүхдүүдээ там болтол буугантай овгоо даган амьдрах нь зүүн хэрэг. Энэ гэр, энэ овг та 3-т хаалттай биш. Гэвч Тэби надад нэгэнт хэлсэн. Нас биед хүрээд өөрийн хөрөнгө, өөрийн хүмүүсээ цуглуулж, бэрхтээ овгийг дахин сэргээнэ гэж. Маралын царай ховсхийн өөрчлөгдөв. Тэр Тэби рүү харлаа. Харцанд нь айдас байв, уур байв. Гэвч хамгийн их нь их хүний гуниг байлаа. Хүү минь, чи яагаад тийм аюуртай зам руу өөрөө алхах гэж байна вэ? Тэби ихийнхэн харцнаас болтсонгүй. Марал үргэлжлүүлв. Энд чи хүсвэл буугантай овгийн хүүхэд ууж амьдарч чадна. Ахлагчийн хамгаалалтаар өсөж чадна. Хинч чамайг гадуурхахгүй. Харин бэрхтээ овгийн нэрээр амьдрах юм бол чиний ам үргэлж аюулд байна. Нүүдэлчдийн овгууд дундаас хамгийн их дайралтанд өртсөн овгийн нэрийг дахин босгоно гэдэг амар зүйл биш. Би Сэрүүнийг алдсан. Гэхдээ Гэгэ та хоёрыг үхэл рүү явуулахыг би төвчж чадахгүй. Тэби ихийнхэн гар дээр гараа тавь. Түүний гар жижигхэн. Гэвч атгалт нь өмнөхөөсөө өөр байлаа. Хүүхдийн зөөлөн атгалт биш, шийдвэр гаргасан хүний атгалт байв. Ээж минь, би буугантай овогт өсөж, буугантай овгийн хүмүүжлэр хүмүүжиж байгаа нь үнэн. Гэхдээ миний яс бэрхтээ овгийнх. Миний цуснд аавын минь овгийн нэр бий. Үнсэн дундаас үлдсэн бэрхтээ химээх энэ л нэр миний гарал үсэл. Тиймээс би энэ нэрийг тал нутагт бүдгрүүжин замхруулахыг хүсэхгүй байна. Химэн хэлв. Маралын нүдэнд дахин нулимс цэлгэнэв. Тэби үргэлжлүүлэн хэллээ. Би энэ насанд аавынхаа хүслийг би үргэлжлүүлнэ. Бэрхтээ овог сүрсэн байж болно. Гэхдээ бүрэн үгүй болоогүй. Би сонссон. Олон бэрхтээ хүмүүс өөр овгуудын дунд хамжлаг болон амьдарч байгаа. Зарим нь нэрээ нууж, зарим нь гарал угсаагаа нууж амьдарч байгаа. Би нас биед хүрээд тэднийг нэгтгэхээр явна. Тэр хэсэг дуугүй болов. Дараа нь дүүрүүгээ харлаа. Гэгэ том нүдээр ах руугаа ширтэж байв. Харин Гэгэ, дүү минь, намайг овгоо нэгтгэх хүртэл бугантай овгоор овглон амьдрах ёстой. Би дүүгээ энэ хүнд зам руу чирэхгүй. Би бэрхтээ нэрийг авч явна. Харин дүү минь эрүүл энх тайван, амгалан, инээж тоглож, энгийн хүүхэд шиг өсөх ёстой. Гэр дотор нам гүн болов. Өвөө Тэбигийн үгийг анхааралтай сонсож байлаа. Түүний нүдэнд гунигтай хэрн бахархалтай харц тодорсон байлаа. Энэ хүүхэд дэндүү эрт том болж байгааг тэр мэдэж байв. Гэвч зарим хүний ховг заяа наснаасаа төрүүлж ирдэг.
Марал удаан хугацаанд юу ч хэлсэнгүй. Эцэст нь тэр Тэбигийн хацрыг хэлв. Хүү минь, би чамайг багаас чинь өдөр бүр ажиглаж байна. Чи нэгэнд шийдсэн бол ухардаггүй. Чамд аавын чинь зөрүүд зам бий. Гэхдээ чи энэ замаар явах бол нэг л болзолтой. Ямар болзол вэ ээжээ? Гэхэд чи өөрөө юунд ч үл дийлдэхэр хүчтэй болсон цагт л явна. Сэтгэлээрээч, биеэрээч, ухаанаараач. Чи зөвхөн сэзэн барьж чаддаг эр болох биш. Хүмүүсийг нэгтгэж чаддаг хүчтэй хүн болох ёстой. Тэби ихэнхээ гарыг чангатгав. Ээжээ, хүүдээ итэг. Би ирээдүйд юу ч болсон танаас өмнө нөгөө ертөнц рүү таныг орхиж явахгүй гэж амлая. Марал тэр үгээд түдэ анив. Их хүн ийм амлалтанд бүрэн итгэдэггүй. Гэвч тэр мөчөд түүнд итгэхээс өөр түших зүйл байсангүй. Өвөө гүнзгий амьсгаа аваад хэлв. Тэгвэл шийдвэр гарлаа. Марал, Тэби, ГГ3 бугантай авахтай хамт аж төрнө. Гэвч Тэби нас биед хүрэхэд өөрийн сонголтоо хийх хэрэгтэй. Тэр хүртэл энэ хүүхдийг бид хамгаална. Бас бэлтгэн. Бэлтгэн гэдэг үг Тэбигийн чихэнд онцгой сонсогдов. Тэр өвөөгийн харцанд жирийн ахлагчийн шийдвэрээс илүү нууц зүйл байгааг мэдэрлээ. Орой болох үед Марал ГГ-г дагуулan гэрийн зүг явлаа. ГГ унтахаар нойрмогдож байсан ч ахынхаа ханцуунаас тавихгүйгээр зуурчээ. Аха, та биднийг орхиод явахгүй үсттэй гэж ГГ хэлв. Тэби дүүгийнхээ толгойг илв. Одоо биш ээ. Ах нь энд байна. ГГ тайвширсан мэт ээжигээ даган гарлаа. Гадаа салхи эсгэрч гэрийн хаалга хаагдав. Өвөө Тэби рүү хараад хэлв. Өнөөш нь манайд хон чамтай ярих зүйл байна. Өвөө над руу харан дуугүй суусаар эмээ харин бид хоёрт орой мөнд бэлдэж өгөв. Аарцны үнэр гэр дүүрэн тарж галын дүл хананд бүжиглэнэ. Гэвч тэр дулаан уур амьсгалын цаана хүнд яриа хүлээж байгааг Тэби мэдэрч байлаа. Эмээ аягийг нь тавиад өвөө рүү нэг харснаа чимээгүйхэн гарч одов. Тэр ч бас юу яригдахыг мэдэж байгаа мэт байлаа. Гэрт зөвхөн өвөө, Тэби хоёр үлдэв. Газын дүл часхын дуугарав. Өвөө удаан хугацаанд юу ч хэлсэнгүй. Тэр Тэбиг ажиглаж байв. Хүүхдийн биетэй, эр хүний харцтай хоёр хүн нэв дор сууж байгаа мэт л өвөөд санагдана. Эцэст нь өвөө намуухан дуугаар хэлв. Хөө минь, бид чамаас юу болсныг асуугаагүй. Учир нь асуулт тулган заримдаа шарахыг дахин сэдрээдэг. Гэхдээ би сэрүүнд юу тохиолдсныг ер нь гадарлаж байна. Тэби аяга барьсан чихтэй зогсов. Тэр өвөөгийн юу хэлэх гэж буйг ойлгож байлаа. Өвөө цааш үргэлжлүүлв. Нуурын сахиусны хүч ихээр суларсан. Гэвч бүрэн дарагдсан гэсэн үг биш юм шүү. Сэрүүн өөрийн амийг золиосолж чамд хэсэгхэн хугацаа авч өгсөн. Чамд амьдрах хугацаа, сурах хугацаа, бэлтгэгдэх хугацаа. Тэби толгой дохив. Доторх өвдөгт нь дахин сэрлээ. Гэвч энэ удаа тэр өвдөгтийг түлхэхийн оронд хүлээн зөвшөөрч өөртөө нав. Би мэднэ өвөө. Өвөө түүний нүд рүү ихцлэн харав. Тэгвэл одоо миний үгийг сайн сонс. Чи ирээдүйд 3 том аюултай тулгарна. Нэг нь гаднаас ирнэ. Нэг нь дотроос чинь босно. Нэг нь чиний өнгөрсөн амьдралаас сэрнэ. Тэби амьсгалаа төгжөв. Гэрийн галын дүл гэнэт намсах шиг болов. Тэр цагт чи 9 хүслээсээ 6-г нь золиослно. Хүн бүхэн өөрийн гэсэн 9 хүсэлтэд төрдөг. Гэвч овгоо сэргээх ийм том үлд ямар ч хүн бүх хүслээ авч үлдэж чадахгүй. Чи 6-г нь орхиж байж 3 хүслээ гүйцээж чадна. Энэ бол чиний сонгосон замын золиос юм. Тэби дотроо өвөөгийн үг энгийн мэрэгэн сургаал биш гэдгийг ойлгов. Энэ бол далд ертөнцөөс ирсэн захиас байлаа. Магадгүй сэрүүний сүнсний үлдээс нь сүүлчийн анхааруулах тэр байв. Магадгүй өвөг дээдсийн үгч байж мэднэ. Тэр хэсэг бодсны дараа тайван хэлв. Ойлголоо өвөө. Би энэ ертөнцид 9 хүслээ гүйцээх гэж ирээгүй. Би эхлээд өөрийн цор ганц хүслээ биелүүлэхийг л хүсэж байна. Ямар хүсэл вэ гэдгийг та сайн мэдэж байгаа. Тэр бол бэрхтээ овгийг хараалыг арилгаж дахин сэргээх. Өвөө түүний үгийг сонсоод удаан харлаа. Түүний нүдэнд гайхах зүйл байсангүй. Харин чи аль хэдийн мэджээ гэсэн харц байв. Өвөө Тэбигийн толгой дээр гараа тавилаа. Чи одоо ингэж бодож байгаач. Хүн гэдэг зүйл үргэлж хүсэж амьдардаг. Чи овгоо сэргээж чадлаа гэж бодъё. Гэхдээ үүнээс цааш чамд тохиолдох уй гашууг чи тэсэж чадах уу гэж тэр надаас асуулаа. Би өвөөд шийдэмгий хариулв.
Тэр үеийн ой гашуу, гониг зовсонг би тэр үедээ даван туулна. Надад тийм сэтгэлийн хүч бий. Би одоо зөвхөн аавынхаа сонгосон замыг хий дими байж ахгүй. Бэрхтээ авгоо дахин сэргээх гэсэн ганцхан хүсэлдээ бүх амьдралаа зориулна. Энэ хүсэл минь биелсэн цагт дараагийн хүсэлдээ санаа зовох болно гэж хэллээ. Өвөө над руу харлаа. Чи хэрвээ шийдсэн бол чиний шийдсэн амьдралын зам өнөөдрөөс эхэлнэ. Юу эхлэх вэ? Гэвэл өнөөдрөөс чиний жинхэнэ сургалт эхэлнэ. ТБ-гийн зүрх хүчтэй цохилов. Өвөө үргэлжлүүлв. Чиний насны шинжээ сая дүүрзээ. Чи ирээдүйд овгийн удирдагч, манлайлагч, дайчин болох хувь заяаг сонголоо. Маргаашаас чи бусад бачруудтай хамт энгийн сурлах хийхгүй. Чи тусдаа сурна. Ном, морь, жад, мөл унших, хүн таних, үг дуугүй ажиглах, салхины чиглэл мэдрэх, одоор зам олох гэд хувь хүний сөөр чадамжаас гадна удирдах, цэгцлэх, суу ухаанд суралцсан. ТБ өвөөгийн яриа үүгээр дуусахгүйг мэдэрч байлаа. Бас өөр зүйл бий тийм үү? Гэж ТБ өвөөгөөс асуулаа. Өвөө хэсэг чимээгүй болов. Галын гэрэл түүний үрчлээдсэн нүүрэн дээр улаан сүүдэр татуулав. Тийм. Чи далд ертөнцийн чимээг сонсож сурах ёстой. Гэхдээ тэр бол хүч биш. Тэр бол аюул. Далд ертөнцийг сонсож чаддаг хүмүүр туйлын ээдрээтэй хувь тавилангийн зам руу ордог. Далд ертөнцийг харж чаддаг болсон хүмүүр ухаанаа хадгалж, ухаан санаа нь эрүүл бус болох тохиолдол бий. Энэ сурлаг хүмүүр сурах боломжтой сургалт биш. Гэхдээ би чамайг аль хэдийнэ далд ертөнцтэй холбогдсон гэдгийг мэднэ. Тиймээс чи чамайг ямар ертөнцийн үүд хүдээж байгааг сайн мэдэж байгаа байх. Галын яслал бол зүгээр л галын сахиусыг дахиж өвөг дээдэстэй холбогдох яслал. Харин далд ертөнцтэй холбогдож амьдрна гэдэг бол энгийн бус амьдрал руу орох амаргүй замнал гэдгийг чи сайн ойлгох ёстой юм шүү. ТБ гүнзгий амсгаа ав. Тэр айж байлаа. Гэвч айдсан түүнийг ухраасангүй. Харин ч илүү сэрэв. Би сурнаа өвөө. Өвөө толгой дахив. Би чамд заана. Гэхдээ нэг зүйлийг санаж яв. Сүнсний ертөнцид хамгийн түрүүнд чамайг дуудах дуу бол үхөхсдийн дуу биш. Харин хүний өөрийнх чинь дотоод хүслийн дуу байдаг. Чиний хүсэл хэд хүчтэй байх тусам чамайг дотоод хүсэл чинь залгина. Тиймээс хүслээ удирдах сурах ёстой юм шүү. ТБ энэ үгийг зүрхэндээ хадгаж ав. Гадаа салхи эсгэрж байла. Гэрийн дээр цас шарж ирнэ. Таз нутагтал үе үе тохиох зуны хүйтэн өдрүүд үргэлжилж. Шөнийн тэнгэр харанхууд дарагдсан ч ТБ-гийн дотор шин зам нээгдэж байв. Тэр шин ТБ унтаж чадсангүй. Аавынхаа царай, ээжийнхээ нулимс, гэгээгийн айсан харц, өвөөгийн 3 аюулын тухай үгс бүгд ээлжлэн бодогдно. Гаднаас ирэх аюул, дотроос босох аюул, өнгөрсөн амьдралаас сэрэх аюул. Тэр нүдээ анилаа. Гэвч харанхуун дундаас нэгэн дүрс тодров. Цастой, улаан нүдтэй чон. Алсад бүхийс нь чулуун хөшөө. Тэгээд үл мэдэгдэх хоолой чихэнд нь шивнэх шиг болов. Өнгөрсөн амьдрал сэрэхэд хуучин дайснууд ч бас сэрдэг. ТБ огцом нүдээ нэв. Гэрийн гадаа ямар нэг амтан явж өнгөрөх мэт цас чахарв. Тэр чимээгүйхэн босож хаалганы завсраар харав. Сарны гэрэл цасан дээр дуссжээ. Гэрийн үүдэнд хүний мөр байсангүй. Харин нэгэн том чоны мөр хаалганы яг өмнө ирээд дууссан байлаа. ТБ амьсгаагаа төгжив. Салхи намгүн болов. Тэр мөчөд ТБ ойлголоо. Аавынх нь үхлээр энэ үйл явдал дуусаагүй. Харин дөнгөж эхэлж байгаа гэдгийг тэр ойлгов. ТБ өглөө босоод шөнө босон зүйлийн талаар өвөөд хэллээ. Өвөөтэй хамт гэрийн гадаа гартал ямар ч амьтны мөр байхгүй байв. Харин өвөө гараа цасан дээр тавиад нүдээ анилаа. Тэр байна гэж өвөө хэлв. ТБ өвөөгөөс хэн гэж хэмээн асуухад өвөө чанга дуугаар "Чонон сахиус" гэж хэлв.